Яг багшлах үе дээр байж байгаа багшилж байгаа хүмүүсийнхээ насны бүтцийг нь аваад үзэх юм бол нэг 41% нь 35-аас доош насныхан байж байгаа. За 5 жил багшилсан багш нарын ер нь бол бараг 60 орчим хувь байсан ажлаасаа гарна гэсэн гараа явж байгаа ийм тохиолдол байгаад байгаа. За ачааллын хувьд бол нийслэл дээр түлхүү байдаг. За тэгээд ер нь бол бүлэгд бол Монгол улсад нийтдээ 24189 бүлэг байгаа. За 30 хүртэлх бүлэг нь бол 10522, 30-аас 40 хүртэлх бүлэг бол 9653, 40-өөс дээш дүүргэлттэй хүүхэд дүүргэлттэй бүлэг бол 4014 байж байгаа. Тэгэхээр энэ дээр маш их ачаал үүсдэг. Тэгэхээр бид бас ажлын ачаалт нь тохируулсан цалингийн бас энэ бодолтыг хийх ёстой гэж бидний гол одоо зорилго бас энэ дээр байсан. Үндсэн цалин дээр нь энэ шингээж энийг нь оруулах ёстой, тооцох ёстой гэсэн ийм бас бодлого барьж цалингийнхаа ийм нэмэгдлийн тооцоо хийсэн. Тэгээ бидний бас яг түрүүнд бас асуултад хариулахдаа би хэлсэн. Бид ер нь 25%-аар нэмэх юм бол 560 тэрбум төгрөг нэмэлтээр хэрэгтэй байна. За яг одоо 3.5 сая төгрөг бол 3.3 их 80 төгрөг хэрэгтэй байна. Тэгээ энийг яг жилийн дотор хийж чадах уугүй гэдэг бол өөрөө бас их тийм асуултын тэмдэгтэй зүйл болчиход байгаа. Юуны хувьд бол эндээс бид ямар одоо гаргалгааг яаж одоо энэ төсөвдөр орон зайг бий болгох вэ гэдэг үлийн сангийн яамны зүгээс за бусад одоо эдийн засгийн хөгжлийн яам түүний зэрэгцээ бас энэ эдийн засгийнхаа бодлогыг барьдаг энэ мэргэжлийн байгууллагууд нь хариулах байх. Зөвхөн миний ингээ харж байхад бол тэр төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх зарлагын хэмжээг 24%-аар улсын яг энэ төлөвлөгөөндөө хязгаарсан явдал бол бас энэ дээр цалин нэмэхэд бас нэлээд хүндрэл учруулж байгаа мэн гэж харж байгаа. Хоёрдугаарт нь нийгмийн даатгал болоод тэтгэврийн сангуудын энэ бичлэлтийг урсгал зардал дээр бичээд яваад байгаа нь бас энэ цалин нэмэхэд бас тодорхой хэмжээгээр боогдуулах гэдэг юм уу энэ боломжийг бас хаагаад байна гэж харж байгаа. Түүний зэрэгцээ мэдээж бас үр дүнгүй гэж үзэж байгаа. Иймэрхүү одоо төсөл хөтөлбөрүүдийг зогсоож за эндээсээ бас цалин нэмэх бодлого бас байж болно.